үгийг сонсч ирсэн үү? Би л бүр амар болоод сонсч ирсэн. Тэгээд Японд ирээд би ингээл те за станаар алан тална гэж бодчихсон чинь ирээл өөрт ямар ч ихтгэл болчихсон. Яагаад гэдэг нь ямар шалтгаангүй заяа. Тэгэл ажил гэр орно л явдаг заяа. Тэгэл ганц очдог газар нь л авсан заяа. Очоод амтаа идэх талтай юм авдаг. Өөр юу ч харахгүй заяа. Өөр хайшиж гардаг заяа ихний уурсаар. Тэгээд ингэ байгаад их юм бол ерөн болохгүй юм байна. Нэг газар ингэ зоогдсон юм шиг байх юм байна. Ер нь юм хийя гэж бодоод. Гэтэ бас жоохон айдсээс юм л та. Гадагшаа гараа төөрчүүл яана. Хүмүүстэй ойлголцож чадахгүй бол яана. Миний Япон тийм сайн биш шүү дээ гэж бодоод. Гэтэ яг тэгэл аянда тэгэл айгу болчдөг гэл хүмүүс хэлдэг. Гэтэ яг тийм бэ тэг ч юм уугүй юм уу би сайн мэддэггүй байсан. Тэгээд нэг том алхам хийхээр шидэд. Тэгээд гэрээсээ ол идэг 5 цагийн зэтэй байдаг. Далаа явсан. Амар гоёсэн. Тэгт амар халуун байсан. Яа. Одоо хөтлөг хөөс гоцчих. Тэгээд Япон хүмүүстэй улам билээ ярьж эхэлсэн. Мэдгүй чадахгүй юмнууд асуудаг болсон. Тэр хаанууд юм бол гэж асууж масаагаал чаддаг бүх өөрөө ингээл яриад ярьдаг байсан. Тэгсэн чи хүмүүс намайг Японч сайн юм. Японч сайн болсон биз дээ гэж ажлын хүмүүс, гадаа таарсан хүмүүс тий ингээ магтаад идэг болчихсон. Тэгээс би улам өөртөө итгэлтэй болоодсэн зав. Тэгэл тэр чинээс итгэлээ олж авсан зав. Ямар нэг юм хийж өөртөө итгэлээ олж авдаг төрлийн юм билээ. Хүмүүс ер нь тэгж авдаг юм шүү гэлээ. Тэгэл ингээл хүмүүс намайг магтаад тагсан өөдөг чи өөрөө л ингээл яриад те хүн асуувал тэр гэж ярьдаг болчихсон юм. Тэгээд өөртөө итгэж чадахгүй нү? Тэгэх юм бол коммент сект нэг гэж үчээрээ чамд өөртөө итгэх 10 харгыг явуулъя. Тэгээ бас чи ганцаараа биш. Би ч өөртөө итгэлгүй жагаад одоо итгэлтэй болоод тэгээ одоо бичлэг хийгээд чи намайг одоо хараас сууж ингэ бодтоо. Би бас ингэ чамд ингэ өөрийгөө харуулаад сууж ингэ бодтоо. Тэгээ миний бичлэгтэй хамт байсан баярлаа. Баяртай.